За сайн байцгаана уу? Ахин нэг айлын влогоор уулзж байгаадаа баяртай байна. Өнгөрөх саруудад буюу 5 сард Филиппин руу хийсэн аялын тэмдэглэлийг та бүхэнтэй одоо хуваалцаж байна. Энэ удаа найзтайгаа хоёулаа бид хоёр Инчоноор дайраад Инчон руу 3 цаг нисээд Инчон дээрээ 6 цаг лей-офф хийгээд тэндээсээ цаашаа Манила руу нисэхээр байгаа. Аяллаагаа туршид Sex and the City-г бид хоёр эхнээс нь үзээд ярилцаад инээлдээд багийнхаа дурсамжуудыг хуваалцаад маш дурсамжтай, жаргалтай, хөгжилтэй явж байгаад ирсэн. За тэгээд Инчон дээр буух үед бол маш их бороотой, за чихүүн, мантай, иймэрхүү бүүдгэр саарлуур амьсгалтай байсан. Энэ нь ихтэй аяллаа маань туршид байсан хамгийн сэрүүхэн тааламжтай өдөр байсан гэж хэлж болохоор байгаа. За ингээд Инчон дээр хийх аяллаа та бүхэнд эхлээд үзүүлье. Яагаад тэгэхээр 6 цаг бол баггүй хугацаа. Инчон дээр байх явцаа юу хийж болох вэ гэх талаар үзүүлэхийг энэ хэсэг дээрээ зорьсон байгаамаа. За эхний ээлжинд бид хоёр өдрийн олоо сонгох гээд help desk дээр хурж ирээд ямар ч байсан үндэсний уламжлалт тоол идэхүү гэж ярилцаад за тэгээ солонгос хоолны газар ороод ясны шүл бибимбап гэдэг уламжлалт ерөнхий солонгос хоолнуудаас бас захиж идсэн байгаа. Та бүхэн ирэх юм бол мэдээж мэдж байгаа бах те Европ хоолны сонголт за fast food гэдэг маш олон төрлийн сонголтууд төвлөрсөн food court байдаг. Тэр дотроо солонгос хоолны сонгоод идэл илүү эрүүл илүү дурсамжтай сонирхолтой опшн байх болов уу гэж бодож байна. Бидний хувьд бол зураг тараагдж байгаа бибимбап болон калбитан зэрэгшүүллийг авсан байгаа. За дараа нь солонгосын соёлын төв гэдэг нэг хэсэг байдаг. Энэ хэсгийг бол хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ хэсэг дээр хурж ирээд солонгосын соёлын үүдтэй танилцахын зэрэгцээ янз бүрийн одоо гар урлалын зүйлсийг өөрөө хийж болно. Бид хоёр наажон хийсэн байгаа. Наажон гэдэг нь болохоор солонгосын эртний уламжлалт буюу одоо лактах, лакер хийх процесс. За тэгээд лактсан одоо гадраг дээр наамал хийх, шигтгэмэл хийх урлагийн төрлийг хэлж байгаа. Энд ирээд бид хоёр ийм түлхүүрийн осор хийсэн байгаа. Наажон хийх процесс бол маш энгийн байт юм бэлээ. Эхлээд түлхүүрийн осорны гадаргуугаа лактаж бэлдэх хэрэгтэй. Дараа нь өнгөн хэсгээр нь цавууд түрхнэ. За тэгээд түрхсэн цаавн дээрээ болохоор энэ хисааны хэсгэнцрүүдийг баг-багаар ингээд өрж тавих буюу шигтгэх замаар өөрийнхөө дуртай дүрсийг үүсгэж хийх боломжтой. Бид хоёр болохоор цэцэг гэрээхээ одоо навч илүү нөгөө хаврын уур амьсгал мэдрүүлэхээр тийм загварыг сонгоод хийсэн байгаа. Хийх явц нь 10-15 минут л үргэлжилт юм байлээ. Та бүхэн бас үн төлбөрөөр сонирхож магадгүй. Энэ хэсэг бол үн төлбөргүй хэсэг. Зөвхөн boarding pass-аа үзүүлээд жишээлбэл одоо энэ наажон хийж болно, зураг зурж болно, барлах буюу одоо эртний принтлэх процессыг бас хийж болно. Оюутан бахта US явж байхдаа энэ хэсгээр дайраад барлах процессыг бас эхнээс нь сурч байсан. Тэгэхээр хэрвээ та одоо 4-5 цаг тэрнээс дээш цагаар Инчон дээр байрлахаар байгаа бол заавал соёлын үеийн центрыг ирж сонирхоорой. Зарим тохиолдолд бас нөгөө хамбуг өмсөө зураг авахуулах, эсвэл солонгос бүжиг дуу сурах гэд маш сонирхолтой гоё ивентүүд болдгийм байлээ. Заавал туршаад үзээрэй гэж хэлье. За ингээд бит хоёрын carrying бэлэн болчихлоо. За бит хоёр 6 цаг Инчон дээр байсны эцэст одоо Манила руу нисэж байна. Манила руу нийтдээ 4 цаг 15 минут зогсолтгүй нисээд очгоор байгаа. Очоод ачаагаа авчаад буудалдаа нэг хэдэн цаг амраад тэгээ цаашаа хоттой танилцах аялал хийгээд Манилагаар аялцгаая. Ачааны хувьд бол маш их удаж гарч ирсэн. За тэгээд baggage claim нь хэд өөрчлөгддөг юм байлээ. За Манилагаар аялах өдөр бол маш халуун өдөр байсан. Гадаа 35 градус. За бага халуун гэхээс гадна айгүй чийгтэй өдөр байсан. За өглөөний цааны хувьд бол бид хоёрын Crab Classic кафе дээр ирж үйлчлүүлсэн байгаа. Ухаан кафе хувьд бол Европын өнгө аястай French crab гаргадаг. За тэгээд тэр дотроос нь бид хоёр харж агаад bacon egg, за нөгөөх нь юм алим карамелтай wrap авсан байгаа. Маш гоё амттай байсан. Миний амьдралаа идчихсэн хамгийн гоё шарвантай газар гэж би бараг итгэлтэй хэлж чадхаар байна. За тэгээд дотор гадна тогтчлтын хувьд бол маш энгийн бүтцтэй, тийм онцлог авах зүйл бол байхгүй. Эндээсээ цаашаа бид хоёр такси дуудаад Интрамурус руу явж байна. Интрамурус бол Филиппиний одоо Испани колоничлалд байсан үеийн түүхэн өв соёлын цогцлбор болсон газар байгаа. Энэ хэсэгт бол музей байдаг, арт галерей байдаг, за кафе, үйлчлэгээний газрууд байхаас гадна тухайн үеийн цэргийн бэхлэлт, цайз, за орогнох газруудыг үзэх боломжтой. Интрамурус дээр ирээд хамгийн ихэнд та бүхний үзэж танилцах хэрэгтэй зүйл бол Baluerto de San Diego байна. Baluerto San Diego бол Испани колоничлалын үеийн цэргийн нууц, цэргийн оромж, за бэхлэлтийн нийлбэр болсон газар байгаа.
Испани колоничлол гэдэг талаар бол би хэд дуртад өнгөрснийг та бүхэн анзарч байгаа бах. Филиппин улсын хувьд бол 1833 он хүртэл нийтдээ 330 жил бол Испани колоничлолд дарлагдаж ирсэн бөгөөд түүнээсээ цаашаа бас Америкийн колоничлол үргэлжлээд ер нь бол 50 цагийг маш бага үтсэн ийм харамсалтай түүхтэй ард иргэд байгаа. Валерто Сантьяго хэсэгт бол ерөнхийдөө тухайн үед яг цэргийн оромж, нуувч, бэхлэлт яг ямар үүднээс хийгдчихсэн, ямар загварыг ашигласан. За эргүүлээд одоо орчин үед энийг яг яаж танилцуулж байгаа юм. Эндээс бид юу сурч болох юм гэмтчлээ маш олон тийм боловсролын болон одоо соёл урлаг талаас мэдлэгийг авах боломжтой. За цайзын бэхлэлтээрээ гарч ирээд ингээд гадагшаа харах юм бол замын хөдөлгөөний хувьд их сонирхолтойг харж болно. Мотоцикл, туг, машин, морин тэрэг бүгдээрээ холилдоод замын хөдөлгөөнд оролцдог. Замын цагдаа гэж бас баг байхгүй. Гэсэн хэдийн замын хөдөлгөөнд оролцохдоо өөр хоорондоо айгүй хүндэтгэлтэй тийм соёлтой оролцоод явд юм билээ. Одоо замын игнэ гэж жишээлбэл байхгүй байдаг гэдэг ч юм уу те. За тэгээд бэхлэлтэд үдчихэд бид төр цаашаа Интрамурусын музейтэй танилцсан. Энэ музей бол дотроо юм хот шиг. За тэгээд музейгээ үзээд цаашаа тухайн үеийн одоо удирдагчид Royal Family яг ямар орчинд амьдардаг байсыг үзэж болно. Тэндээсээ цаашаа дамжаад сүм дуганыг үзэж болно. Сүм дуганаасаа цаашлаад одоо эртний сүмийн үлдэгдэл болсон тийм балгасуудыг үзэж болно. Эндээс яг ингээд халтхан харах юм бол Мексик, Латин Америк мэдрэмжийг бас авах боломжтой юм шиг санагдсан. Энэ өдрийг халуун байсан. Тэгээ бид хоёр нэг баг зэрэг уух юм уугаад амрыг гэж бодоод энэ Royal Cafe-гаар зочилсон байгаа. Энэ кафегийн хувьд зөвхөн уух юмар үйлчилдэг. Бид хоёр матча латте мөстэй авч уусан байгаа. Айгуу чихэрлэг амттай байсан. Гэтэ эдний хар бас заавал зочлоод гарахыг зөвлөх байна. Яг энэ кафе үүдээс хараад одоо энэ антик стор байдаг. Эднийх эртний идэлэл за тэгээд гар урлалын зөндөө олон жижиг тийм хүнд бэлэг болгоод өгөхөд сонирхолтой зүйлс байт юм байлээ. Оригамигаар хийсэн одоо хүн цэцэг одоо юу гэдгийг ваар сав за тэгээд модоор хийсэн янз бүрийн тийм бүтээлүүдийг авах боломжтой. Greeting card за өргөчний налт юу гэдгийг эндээс заавал нэг бэлэг дурсгалын зүйл аваад гараарай. За тэгээд саяны дэлгүүрээсээ гарчаад бид хоёр тухайн үеийн одоо нэг удирдагчдын амьдардаг байсан гэрт тэдний орон сууцтай танилцсан байгаа. Энд их сонирхолтой. Азийн өнгөс маш их мэдрэгдэнэ. Одоо тухайн үеийн хятадын ваар сав шаазын эдлийг үзэх боломжтой. За тэгээ Филиппиний ёс уламжлалыг Европын уур амьсгалтай нийлүүлсэн их сонирхолтой интерьер архитектурын шийдлийг харах боломжтой. За миний саяны хэлсэнчлэн тийм тухайн орон сууцнаас гараад цаашаа дотроороо дамжиж байгаад энэ сүм рүү явах боломжтой. Сүм рүү явах цанд маш олон урлагийн бүтээлүүдтэй танилцж болно. За даал мод, усан хориглууртай цэцэрлэг түрээлэнгээр зочлоод гарч болно. Үзэгдэх харагдах орчны хувьд бол маш үзэсгэлэнтэй гоё өнгө нийлсэн те гоё интерьер архитектурын шийдлүүдийг үзэх боломжтой. За мэдээж нөгөө Испани колоничлол байсан гэдэг утгаараа Испани өв соёлын үлдэгдлүүдийг үзнэ гэдгээрээ бас их онцлогтой. Дан ганц одоо Филиппиний түүх соёл ёс заншлаг гэхээс илүү төлхөө нөгөө Испани тухайн үеийн одоо Итали, Испани, Францын соёлын хэв шинжийг бол харах боломжтой. Сүм нь бас их ялгаатай санагдсан. Өмнө нь би одоо Англид, Францд, Германд, Швейцарт маш олон сүмүүдтэй танилцчихсан боловч Испани одоо сүмүүдийг бол харах үзэж амжаагүй байсан. Энд бол баг зэрэг за ерөнхийдөө нэг Испани интерьер архитектурын шийдэл юм байдгийм байна. Сүм нь ялгааны юм байдгийм байна те. Жишээлбэл одоо энэ дэр харагдаж байгаагаар сүм дугны одоо паструуд яг ямар өмсгөл зүйлд хэрэгэлдэг гэсэн тэрийг бол ихний байдлаар хараад авсан гэж бодож байгаа. Дараа нь Испани руу аялах үедээ бол илүү сайн тухтай танилцах болов уу гэж бодож байна.
За ингээд музейгээс цаашаа гараад Ла катедралаар зочилсан байгаа. Ла катедрал нь нэг хэд алхам яваад маш ойрхон байрладаг. Өмнөх үдсэн сүмтэй харьцуулахад бол харьцангуй жижиг хэмжээтэй. Тэгээд дотор нь бол хорим одоо тэмдэглэлт өдрүүдэд хүмүүс тэмдэглэдэг юм байлээ. Тэгээд дээр дээр нь гараад ирэх юм бол иймэрхүү байдалтай дөөмийн ороо маань харагдаж байна. Эндээс цаашаа бид хоёр тук аваад явсан. Тук-тукээр үндэсний төв галерейтай очиж танилцахаар явж байгаа. Тук-тукийн хувьд бол маш олон төрлийн сонголттой үнэ бас тохирч болдгоор онцлогтой. За галерейн хувьд бол колоничлалын үеэс үлдсэн өв соёлын үлдэгдэл за тухайд ямар зовлон зүтгүүр Филиппинчууд туулж гарсан гэх мэтчлэн илүү нөгөө колониал үеийнхаа тухай шингээсэн түүхэн хэв загварын зураг портрейтууд маш их байдаг санагдсан. Галерейгаа үзсэн дараагаар Skydeck дээр очиж орон зог барьсан байгаа. Skydeck нь Манила хотыг бүрэн тойлдох боломжтой буудлын дээвэр дээр байрлах зоогийн газар байгаа. Нар жаргахыг болон одоо нар ургаж гарах үеийг харахад илүү тохиромжтой гэдгээр алдартай газар санагдсан. Одоо эндээс харах юм бол Манила хотын хувьд ногоон байгууламж маш ихтэй, цэвэр агаартай, цэнхэр тэнгэртэй маш гоё байгальтай зохион байгуулалттай хот санагдсан шүү. За эндээсээ цаашаа бид хоёр таксид удаад баг зэрэг дэлгүүр систем билүү гэж бодоод явж байна. Одоо зурагт харагдаж байгаа тэрээр хэрэгсэл бол айгүй түгээмэл тохиолддог автобус байгаа. Цонх байхгүй, агааржуулалт байхгүй маш олон хүн суух боломжтой байдаг юм байлээ. За тэгээ бид хоёр аяллахаа туршид өмсөх нэг хөнгөн дресс ч юм уу эсвэл нэг дээгэр өмсөх топ авъя гэж бодоод дэлгүүрт ирсэн явж байна. Тэгээ миний хувьд нэг одоо плаж тэгээд нэг артл онгорхой байдаг юм маг туршиж үзээд тэгээд надад тэр маг нь илүү тохиромжтой байсан. Загвар нь маш гоё байгаад нэмгэн тэгээд загварлаг яг арал дээр ч юм уу бич дээр амарч ахт өмсөл их зүгээр санагдсан. За тэгээд өдрийн төгсгөл бид тээр алжаал ядраа тайлах зорилгоор спа цаг авсан байсан. Эдний болохоор барай хийдэг. За тэгээд бас бүтэн биеийн гуйжуулалт хийдэг юм байлээ. Яг Монголд үйлчлүүлж байсан газруудтай харьцуулахад тийм жахтар онцлогтой зохицол байгаагүй. Харин ч манай Монголд илүү одоо сэтгэлээсээ иж бүрэн үйлчлэг үзүүлдэм болов уу гэж бодсон шүү. За маргааш нь бид хоёр өглөө Тата Тито гэд маш хөөрхөн цайны газар орсон. Өглөөний цагаа эднийд уух болсон шалтгаан гэх юм бол эднийх маш олон төрлийн уух зүйлсийн сонголттой. Өглөөний цай нь English болон American breakfast гэхээс гадна Филиппин уламжлалт хоолыг одоо илүү орчин үеийн болгож өөрчилснөөрөө онцлогтой юм байлаа. Тэгээ десертүүд нь бас их гоё санагдсан. Дотор орчин тогтчлтыг гэсэн та бүхэн ингэж ажиглах юм бол их минимал хэрнээсээ цэвэрхэн залуучуудад илүү тохиромжтой юм шиг санагдсан. Эцэст нь бид хоёр юм мангоны хэсгэн зэрүүдтэй cheesecake авч идсэн. Бас их хамттай сахар багтай эрүүл сонголт болж өгсөн гэж бодож байгаа. За тэгээд өнөө орой бид хоёр Элнидо арал руу явж байгаа. Тэрнээсээ өмнө нэг амралт авах зорилгоор хөлний барай хэлэх гээд локал жижигхэн газар болоод цаг авсан чинь миний амьдралдаа үйлчлүүлжсэн хамгийн гоё барай хийдэг газар болж таарсан. За ингээд одоохондоо влогоо энэ хүрээ дуусгачих. Эндээсээ бид хоёр цаашаа Puerto Princesa руу нэг цаг нисэж очихоор байгаа. Тэндээс цаашаа арлын влогоор эргээд уулзцгаая. Ингээд дараагийн влогоор эргэн уулзах хүсвэл лайк, subscribe хийгээрэй. Баярлалаа.